Apple компани өнгөрсөн жил iPhone утасны борлуулалтаас 58 тэрбум долларын орлого олж байсан бол энэ оны эхний хагаст 50-100-ны 56 тэрбумын орлого олжээ. Энэ нь 2003 оноос хойш iPhone-ы борлуулалтын орлого буурсан үзүүлэлт болсон гэж албаны хүн мэдэгдлээ. Apple компани өнгөрсөн оны мөн үед 61.2 сая ширхэг iPhone-ыг борлуулсан бол энэ оны эхний хагаст 51.2 сая ширхэг iPhone утсыг борлуулжээ. Ялангуяа Apple-ийн хятад дахь салбарын борлуулалт 26%-аар унсан гэдгийг онцолж байна. Энэ нь ноён долларын ханш өссөнтэй холбоотой. Гэсэн чи Apple-ийн гүйцэтгэх захирал Tim Cook бид макро эдийн засгийн салхийг сөрж сайн ажиллаж байна хэмээн хэлсэн байна. iPhone-ын борлуулалт буурсаар байгаа нь үйлдвэрт нөлөөлж эхэлсэн тул Apple компани дараагийн шинэ ухаалаг гар утсаа үйлдвэрлэх арга замыг хайж байна гэж их сурвалж мэдээлжээ. Гэхдээ Apple-ийн аппликейшнд Apple Pay, Apple Music зэрэг үйлчилгээ нэвтэрсэн нь нэг сайн мэдээ юм а. Нөгөө талаараа ухаалаг гар утас удаан хугацаагаар хэрэглэх нь хүүхдийн нүдийг хялар болгодог тухай. Өмнөд Солонгосын эмч нарын судалгаа борлуулалт буурахад их бага хэмжээгээр нөлөөлсөн байж болзошгүй юм а.